Баг юм өмсөг юм шиг санагдаж байна. Шалтан байгаа юм шиг. Найзуудтайгаа зүгээр хальт. Уулзахдаа ингэ очиж болно. Өгөөч юм яг имэйл шиг л хайдаад байх юм. Сайн байна уу? Ихрэлэн байна. Өнөөдөр би Shein unboxing хийх үед ирлээ. 7 оны өмнө Shein-ээс нэг хэдийн юм захиалсан ч өнөөдөр пакэж нэрсэн байна. Энэ болохын нэг хамтдаа цуг адалцгаая. Let's go. Би бол нэг олон юм аагүй. Ихэнх нь accessory авсан. Тэгээ 2 цамц авсан баа. За эхнийх нь бол иймэрхүү юм айдчихъя. Энэ нөгөө нэг трендлоод байгаа нэг толгон дээр тавьдаг нэг scarf шиг юм байсан шүү дээ. Тэр яах вэ бодож байна. Тэгээд Instagram дээр нэг иймэрхүү юм хайдаад ахаар нь авч үзье гэж бодоод. 100 өгөхөд гоё ч юм уу гэж бодоод авсан юм. Тэсэн чинь нэг жоохон эвгүй айдаад явчихлаа шүү. Хэн зөв юм болоо да. Жоохон нэг жоохон иймэрхүү дөө. За зин жоохон фейл болчихлоо. Гэтэ яах вэ? 1000 вон л эс. Нэг үзэхэд яах вэ тийм. Хөрхөн чимч. Өгөөч юм жоохон имэйл шиг л хайдаад байх юм. За энэ жоохон фейл боллоо. Гэтэ бол ер нь бол жоохон хөрх юм байна харуул. 1000 вон гэхэд бас гайгүй юм байна. Тэгээ энийг яаж игээд нэг юм болгоод стайл хийнэ. За нэг иймэрхүү юм байна. Дараачих нь бол мөрхөн keychain авсан. Shein дээр байхгүй юм бол байдаг юм билээ. Бүх юм байлээ. Тэгээд амар хөрхөн keychain хайдаад хана авчлаа. Энийг авсан учир нь би саяхан юм хөрхөн төрөвч авсан байхгүй юу? Араа юм шар өнгөтэй. Ямар хэмээн. Тэгээд энэ жоохон хоосоо хайдаад хахаар нэг keychain авсан. Тэгээд энэ бүр амар гоё цох юм шиг байна. Би ингээд энэ keychain дээр амар дуртай байхгүй юу? Keychain sticker дээр амар дуртай. Тэгээд бүх юм дээр ер нь sticker эсвэл keychainтэй зүг явж идэг. Хөрмастэй. Ингээ харахаа шүү wallet 10 times cuter. Энийг Yummy гэж банаас авсан шүү. За энэ юм байна. Keychain нь бол 10/10. Амар хөрх юм байна. Super cute. Тэгээ миний wallet ган болчлоо. Дараачих нь бол тэгэхээр нэг accessory авсан. Энэ бол scrunchie. Эрд хүмүүс амар ийм том scrunchie-гаар үсээ баагаад байсан. Тэгэхээр 100 болж байгаа юм чинь гэж бодоод хөрхөн ч юм уу гээд авсан байгаа. Энийг яаж боож ингэвэл нь штэ. Үсээ хайж шалгаж байгаа. Ингэж байгаа. Амар loosely ингэ бооцсон билээ. Ингээд. Тэгээ жоохон effortless хөрх хайдаад нэг юм. Я 100 халууцуулыг ингэ боочвол жоохон cool girl. No. Яг хөргөн ч юм уу. Энэ таалагдчихна. За энэ бол хөрх юм байна. Бас 1000 вон нийтдээ л яасан та. Нийлэн том юм байна бас. Гэтэ бас өнөр гэвэл бас нийлэн Chinese factory өнөр бас байна. Тэгээ scrunchie нэг иймэрхүү. За дараачих нь бол ийм хөрх аймас авсан. Ер нь бол 100 гол юбхийг өмсөхөд аймас нийлэн чухал гэдэг шүү дээ. Тийм ээ. Ер нь бол гоё аймас сэж outfit бүрддэг шүү. Энэ ribbon эдэртэй. Энэ ямар олон юм бэ? Зөв нэг pair болох чи 2 хос ирж байна. Thank you. Гэтэ энэ юм сони шар өнгөтэй юм аа. Би зүгээр цагаан өнгөтэй юм болов гэсэн чинь нэлээд шардуу өнгөтэй юм байна. Нараа in comparison энэ цагаан заяа. Тэгээ энэ амьс нь жоохон шардуу өнгөтэй юм байна. Гэтэ яах вэ? Bow эдэртэй өөр юм байна. Тэгээ дараа нь skirt эдэр өмсөхөд ийм хөрхөө амьс өмсчөөр elevates the look a lot. Ийм хөө байна. Тэгээд ийм ribbon-тэй суугаад юм байна. Тэгэл уйдэлах та тий. За нэг амьс байна. Дараачих нь бас дахиад нэг амьс авсан. Энэ нөгөө нэг арай жоох урттай амьс. Энэ амьс авсан. Turkish айдж ин л да. Гэтэ амьс шүү. Нөгөө нэг яг өвдөгний доогуур татдаг амьс. Turkish шиг юм да. Яа нэг бас нэг юм амьс байна. Ер нь бол accessory нэлээ авсан. За дараачих нь Эрд би ингээ үсээ ингээд уртлынхаа үсийг ингээд ингэдэг стил нь жоох ороод байгаа байхгүй юу. Тийм хөрхөн хавчаар авсан. Дээрээ стартай, цагаан өнгөтэй 100 зүүчэд гоё юм болоо гэж бодоод. Тэгээ 4 шихэг ирсэн байна. Тэгээ одоо нэг зүг үдчих тийм үү.
Ер нь бол энэ 100 авчаар идэх нэлээд зүгх юм шиг санагдаад. Тэгээ хөрхи авчаа идээд харна авчлаа. Энэ бол гайгүй quality гайгүй юм байна. Нэг хурдан өвтөрчээр тиймэрхүү vibe байхгүй байна. Заачиг нь бол дахиад нэг keychain байгаа. Sorry гэдэг. Энэ keychain-ээ амар хөрхи юм билээ. Тэгээд энэ бас жоохон ийм зунд vibeтай. Seashell цэнхэр мэхэрэмтэй. Тэгээ энэ wallet энэ зөхгүй бол энэ зүүч гэж бодсон. Гэтэ одоо аль нь илүү зохихыг сайн мэдэхгүй байна. Нэгэ зохиод ах шиг байна. Гэтэ энийг ингэж зүүчвэл арай гоё юм болов. Comment down below which one looks better. Энийг харж байгаад аль тохирсныг нь wallet-ында зүүчий. Одоо тэгвэл ингээд юу дууссан юм шиг байна. Accessory дууссан байна. Тэгээ сүүлийнх нь гэвэл 2 жишгэл цамц, нэг пажама set авсан. Эхний цамц бол улаан өнгийн цамц байна. Гайгүй ч юм уу. За яг сайзны хувьд бол гайгүй байна. Тэгээд нэг юм улаан зүрх хэтэртэй урталтаа тэгээд бовтэй нэг юм цамц байна. Жон том ч юм шиг харагдаа явчлаа. Харин тий том байгааз яг өмсөө үзэл гайгүй. Нэг юм байна. За дараагийн цамц бол харанхтай цэцэгтэй нэг юм цамц байсан. Пөх. Би санцаа. Энэ ганцхан үлдсээс аахгүй юу? Тэм юмдэрсэн байсан юм. Тэсэн чинь XL-с байна. Гэхдээ яг comfortably өмсөхөд бол айгүй харагдаж байна. Нэлээ урт юм байна. Тэгээ бас юм цэцэгтэй. Харангийн хардуу жоохон grey дуу харангийн юм байна. Хав харал биш. Тэгээ хальт grey өнгөтэй бас хальт харуул цэнхэрч юм шиг. Нэг юмрхөө тийм цэцэгний patternтэй. Тэгээ урталтаа юм товч идэртэй. Ер нь бол шиинийх бол тийм size нь жижигхэн байдаг юм шиг байна. Тийм болохоор өөрийнхөө size-ыг авсан дээр юм шиг байна. Тэгээ quality-гийн хувьд бол pretty bad. Ер нь бол 100% polyester л хата. Нилийн хямдхан байсан юм чинь. Тэгээ энэ нэг юм байна. Гэтэ бас дизайны хувьд бол хаалагдчих байна. Сүүлийн авсан шиний юм бол би пижама сет авсан. Би пижама сетэнд амар дуртай байхгүй юу. Тэгээ 100 болж байгаа болохоор 100-ны жоохон пижама сонирхоод тэгээ хайжсэн чинь юм хөөрхөн араа Hello Kitty-тэй пижама хайдаад харна авсан. Хараа. Хе. Тэгээ 100-ны пижама болохоор подолк тэгээ шорттэй сет байгаа. Тэгээ юм цэнхэр тэгээ энүүгээр улаан өнгийн лайн идэртэй. Цэнхэр улаан тэгээ урталтаа Kitty. За энэ бол гайгүй материалтай байна. Ер нь бол унтчихад бол унтчмаар юм байна. Материал нь бол нэлээд том юм байна хараа. Тэгээ шорт нь бас шорт нь хин. Нэлээд stretchy юм байна. Тэгээ эндээ bowтэй. Тэгээ шортных нь length-ний хувьд бол бас тийм богинохон биш юм байна. Энэ хөрх юм байна. Пижама таалагдчих. За тэгвэл ингээ миний шин хоол болчлоо. Одоо тэгээ хувцуудаа өмсч үзье. Let's go. Яа пижама vibe өгч байгаа тий. Look. Эсвэл юбктэй өмсөх юм болов уу? Энэ өмдөлтөй болохгүй байна тий. Ингээ see through юм байна. Энийг харуул шиг миний гидсний нүх харагдах. Харагдаж байна уу? За гидсний нүх харагдахгүй байна. Венда энэ хараа. За нэг иймэрхүү. Одоо нэг ийм цанц гэдэг байхгүй юу? Гэтэ long sleeve. Тэр аим гоё ахаар энэ төстэй болов гэсэн чинь энэ бол quality-гийн хувьд бол шал өөр. 10-аас 5 он. I personally wouldn't wear this. Я close up гэвэл юм байна. Яг гиз мэс байхгүй гоё л л та. Гэтэ энэ гар хэсгээрээ арай том. Тэгээ энэ хэсэг одоо юу болоод байгаа вэ? Something about it looks off. Бүр мөр илүү wide харагдаад байгаа юм шиг. Миний мөр угаасаа wide ахгүй юу. Тэгээ бүр wide л орчин баг муу харагдаж юм body builder юм шиг. Тэ. I think it's the sleeves.
Yeah, 5 out of 10. Дараагийн цамц нэг юм хөө. Яг энэ хэсгээрээ жоохон амар сул байна. Тэг би жоохон сул юм туртай болохоор no issue here. Энэ бол саяныхаас бол нэлийн гайгүй байна. Илүү casual. Энэ өмдтэй юм зөхөд байгаа сте. Тэгээ ер нь бол size нь их асуудал алга. Яг энэ хэсгээр л жоохон сул байна. Тэгээ энэ neckline амар таалагдчих. Ер нь бол амар broad shoulderтэй хүмүүст бол иймэрхүү neckline амар flattering харагддаг шүү. Swimsuit material тиймэрхүү материал шиг харагдаж байна. Гэтэ энэ pattern эдэн нь бол таалагдж байна. Гэтэ нэлээд casual юм байна. Тэгээ найзуудтайгаа зүгээр хальт уулзахдаа ингэ явчих болно. Эсвэл булангийн гэлгээр авахтаа ингэ явчих болно. Yeah. I like this one. This one is a 7 out of 10. Материал нь муу гэхдээ бас гайгүй харагдаж байна. Энэ өмдтэй юм зохиод байгаа юм шиг байна. Энэ би саяхан авсан юм таахгүй юу? Амар таалагдаад байгаа. Хойдлынхаа detail-ээс болоод close up гэвэл иймэрхүү. Миний neckline гоё юм байна. Тэгээд өөрөөс detail-үүд нь гэвэл товчнээ fabric нь ямар гэдгийг мэдэгдэж байна уу? Жохон swimsuit шиг. Гэтэ өнгө нь таалагдж байна. Fit нь таалагдж байна. Pass. 7 out of 10. This PJ set eats so hard. Kitty нэмд дуртай байхгүй юу? Одоо цэнхэр жохон цогтөг гэдэг хүмүүс. Тэгээд нилээн юу юм бэ? Нилээн нэмэгхэн яг гоё зуны пижама хөрмастэй. I recommend this one. Fitness гоё юм байна. Бараг юм өмсөг юм шиг санагдаж байна. Шалтан байгаа ч юм шиг тиймэрхүү vibes авчихлаа. This one is a 10 out of 10. Гэрээрээ ингээд энэ main character moment. Ганцаараа ямар юм өмссөн. This one's nice. I recommend this one. Super nice, super comfy, and super cute. 10 out of 10. Нөгөө бостой өмсөйтэй харыг үл. Look out for my TikTok videos or Instagram pictures because I might be wearing those in one of them. So follow me on Instagram and TikTok. Тэгээ Shein haul ингээд дууслаа. Ер нь бол summarize хийвэл pajama 10 out of 10. This сарал цамц 7 out of 10 and the red shirt 5 out of 10. Тэрийг red shirt-ыг авах хэрэггүй гэж бодож байна. I would pass on that one. Тэгээ бусд нь гэвэл pretty good. Тэгээ accessory-нууд нь гоё юм байна. Keychain дээр бол таалагдсан. Тийм болохоор give Shein a try and who knows. Гоё юм гарч ирэх юм билүү. Тэгвэл өнөөдрийн Shein unboxing үзсэнд баярлалаа. Тэгээ дараа нь өөр хамаарага видео байвал comment down below. Bye bye. See you.